Зэ орой минь дээ залуучуудаа. За шинэ он гарлаа шүү. Ганц он үлдлээ. Окей. За тэгээд өнөөдөр бол мэдээж миний даамжилж ийсэнчлээ ямар ч волюмгүй өдөр болж байгаа. Тэгээд ер нь бол өнөөдөр нэлээд том зургаараа бас те алт одоо яг хайчих гээд байгаа юм бэ гэдэг яг тийм том зургийн шинжилгээ гаргах гэж оролдоно. Окей. Энд нэг энэ юу аплод хийгээд байгаа. Бичлэг аплод хийгээд байгаа. Тэрнээс л жоохон удаж байгаа шүү зэ. За тэгээд ерөнхийн алт өөрөө хайчиж байгаа юм бэ гэх юм бол ер нь алт бол анханасаа ингээд up trend buying zone байраа явж исэн билүү. Up trend buying zone ер нь нэг эргүүлээд исэн удаа бол түүхэнд ер нь байхгүй. Энд нэг хальт иргэнгээ алдаад болоод дэшээ tourism төлөвлөгөө өгөөд за энэ tourism төлөвлөгөө нь маш гүйхэн орж ирж чадсан буюу Fibonacci-ийн 38.2-тэй орж ирээд одоогор бол алт бол хүрх хэсгүй зэгтээ өвдсөн явж байгаа юм хөөрлийн зэг дээр байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хөөрлийн зэг дээрээс бол мэдээж багаар унаж таарна. Яагаад унах вэ гэх юм бол энэ өөрлөг үүсгэсэн байгаа хүмүүс чинь нэгдүгээр зарна. За хоёрдугаар томчууд маань бол захиалгаа зараад гарна. Тэгэхээр энэ доор байгаа, энэ доор байгаа, энэ доор байгаа, энэ доор байгаа гэдгийг бүгдийг нь хамж авч ээж захиалгаа зарж дуусгах нь. Эсвэл үнцэн хөлгөө маань яг үнэхээр энэ доошоо хүсээгүй үн дээрээ зарахгүй тулд баахан liquidity цуглуулж аваад дахиж дээшээ өсөөд тэгээ буцаад доошоо зарах байдлаар үнцэн хөлгөөн дээр бол ингэж оролцсноо гэдэг ийм таамаглал бол байгаа. Ямар ч байсан одоо бол нэг удахгүй уналт эхлээд он гаргаад уналт эхлэх бах. Уналт эхлээд нэг доороо иш нэг 1 сар, 2 сар, за 3 сар бол унах бахаа гэж миний хувьд бол харж байгаа. Энэ бол monthly байдал те. За тэгээд дараа нь weekly байна. За weekly руу ороход weekly дээр бол үнцэн хөлгөөн маань up trend buying zone-тэй байгаа. За ер нь бол харж байгаачлан up trend buying zone маш цэвэрхэн сүүлийн үед явсан, tourism төгсөн impulse явж байгаа байдалтай. За тэгээ одоо яг юу ажиглагдаж байгаа юм бэ гэх юм бол өмнө байгаа impulse хөлгөөний Fibonacci-гийн 38.2 дээр байгаад үнцэн хөлгөө impulse явах байдалтай байгаа. За эндээс одоо үндсэн шинэ он гаргаад уналт эхлэх юм уу, үгүй юу, эсвэл энэ хөөрөл цаашаа үргэлжлэх юм уу гэдэг шийдэгдэнэ. Тэгээ ер нь бол энэ оройг эвдээ гарчлаа. За эсвийн хаяг эвдчлээ. Дараа нь одоо юу үүсэж ийн вэ гэх юм бол шууд тэр дороо уналт гарч ирж байгаа. Энэ уналт тэр том байхаас шалтгаалаад буюу энэ одоо эсвийн хаяг weekly эсвийн хаяг брейкинг хийх үгүй юугээс шалтгаалаад энэ дээр ойх юм уу гэдгээс шалтгаалаад энэ хөөрөл цааш үргэлжлэх юм үгүй юу гэдгийг шалтгаална. За хэрвээ брейкинг хийж чадахгүй ойчих юм бол үнцэн хөлгөөн цаашаа жижиг нугалрлаа ашиглаад бүр өндөр өсөж таарна. Брейкинг хийчих юм бол хөлгөө маань доошо унаж таарна. За уналт маань бол хэрвээ брейкинг хийгээд доошо орж ирэхдээ weekly-гийн энэ internal low-ыг эвдээд ороод ирсэн тохиолдолд internal бүтц эвдрээд swing-ийн эсрэг явах боломжтой болоод тэгснээр бүр хэмжээний сэлрүүдийг татаад доошо яваад хүртэл унах юм аа. За ийм weekly бол бидрийг хүлээж байна. Тэгэхээр одоо явж байгаа үйл юм бол маш чухал. За daily бол сонирхолтой байгаа. Daily бол up trend buying zone-тай шууд тэр дороо tourism төлөвлөгөө аваад ирсэн. За тэгээ одоо энэ tourism төлөвлөгөө мэдээж одоо weekly-гийн daily-гийн өмнө оролоо break-in хийх үгүй юу, weekly-гийн өмнө оролоо break-in хийх үгүй юу гэдэг нэлийн хүлээлтийг үүсгээд байна л да. Daily-гийн өмнө оролоо break-in хийгээ орох юм бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Weekly-гийн өмнө оролоо уулзсан. Weekly-гийн өмнө оролоо уулзаад break-ийг үргэлжлүүлэх юм бол хөдөлгөөн доош шууд дампарна, шууд унана, маш хүчтэй уналт үүсгэн. Энэ магадгүй weekly-гийн reverse-ийг үүсгээд миний түрүү ярьжсэн monthly-гийн 3-4 сарын уналтыг эхлүүлж магадгүй. За тэгэхээр ямар ч байсан одоо явж байгаа хөдөлгөөн доош унах уугүй нэгдүгürt. За хоёрдугаарт бол өнөөдрийн тухай ярилцъя. За өнөөдрийн тухай гэх юм бол за энд яг бас нэг дутуу байгаа зүйл нь daily руу break-in хийгээд weekly руу break-in хийнгүүтлээ weekly-гийн энэ internal-тай уулзж байгаа энэ internal-ыг эвдээд тэрнээс өмнө daily-гийн internal-ыг эвдээ очиж байгаа шүү. Daily-гийн internal бол яг одоогийн байдлаар аль хэдийн эвдэрчихсэн байгаа. За энд ингээ бид нэр харах юм бол энэ бол daily-гийн internal байна. За энийг одоо цаг дээр байлгаад чи яах юм бэлээ? Юу гэнэ лайныг шааруулах чи. За нэг иймэрхүү daily-гийн internal бол энд эвдэрсэн байгаа. Selling volume энэс болж өсөж орж ирсэн. За тэгээ өдрийн хувьд бол өнөөдөр юу харж байна вэ гэх юм бол бид нэр өмнө байгаа одоо өмнө өдрийнхөө candle engine дотор хөдлөөд байгааг харж байна. Тэгэхээр энд юу гэсэн үг вэ гэх юм бол энд бол ямар нэгэн momentum байхгүй, volume байхгүй өдөр болж байна гэсэн утгатай тийм. Тэгээд одоо Нью-Йорк нээж байхад чинь өмнө candle доош нь ч дээш нь эвдээгүй ингээд хийрээд байж гин гэдэг бол ямар ч volume-гүй өдөр байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр баг арилж ийггүй магадaltaй. За тэгээд 4 цаг хилжил харах юм бол 4 цаг downtrend selling zone-той tourism төлөвлөгөө авчихсан reject candle гаргаад daily time frame лүгээ буцаж одоо rejection candle-ыг daily дээр өгөөд доош унах магадaltaй нөхцөл үүсэж байна.
За 4 цагийн хувьд бол ямар ч тийм баян момент юм бол өгөөгүй. Reject cancel гарахад ердөө 20 минут үлдсэн байна. За энэтэй сервэ энэ нь амжилттай болоод доош унахаар болох юм бол энэ нь өөрөө 30 минутын down trending хөдөлгөөн байгаад байгаа. Тэрний recent хөдөлгөөн болж байгаа. 4 цагийн recent хөдөлгөөн давцаж ирсэн гэдэг утгаараа энэ resist-ийг хоёр дахь шалгаад тэгээд доош унах юм аа. Тэгээд ёроолыг гэх юм бол recent хөдөлгөөн амжилттай үүсээд доошо миний нөгөө ярьж байгаа daily-гийн break-ийг нэгдээд weekly-гийн break-ийг зорьсон хөдөлгөөн эхлэх юм аа. За тэгэхээр тэр хүртэл бол мэдээж 5 минутын дээр бол ямар нэг арилжаа үүсээгүй байна. Хэрвээ 5 минутын дээр одоо тэрнээс өмнө арилжаа үүсгэх гэх юм бол 5 минутын down trend selling zone-ы хөдөлгөөн явж байгаа, swing down trend selling zone-ы хөдөлгөөн байгаа. Энэ оройг дээш нь эвдэх хэрэгтэй болоод байгаа. За энэ оройг одоо бол эвдээгүй байгаа шүү. Sorry. Ингээд зурх юм бол одоо эвдээгүй байгаа. Тэгээд 5 минутын tracing төлөвлөн, 30 минутын tracing төлөвлөн, 4 цагийн tracing төлөвлөн бүгд давтсчаад байгаа. Тэгэхээр энэ хоёр удаагаа шалгахдаа энэ оройг баг зэрэг эвдэнгүүтлээ буцаад дамп ёроолоо эвдээд tracing төлөвлөх юм бол бүүм дараа чи уналтууд маш ойлгомжтой болно гэсэн. Яагаад вэ гэвэл энэ 5 минут өөрөө бүтцээ үүсгэж байгаа, 5 минут өөрөө swing ёроолыг эвдчихэж байгаа. Тэгэнгүүтлээ swing ёроолыг эвдчихэж байгаа энэ. За энэ seller чинь sorry. Энийг ингэх ёстой шүү заавал. Энийг дээш нь одоо яг энэ оройг дээш нь эвдчих гараад эндээ бяцхан ёроол үүсгээ тэрийг эвдэх ёстой. Тэгжиж 5 минутын swing low эвдэрж байгаа. Эндээс 5 минутын бүтц эвдэрсэн, 30 минутын дагуу 4 цагийн дагуу daily time frame одоо эсрэг break-ийн хөдөлгөөн дээрээс бид нар sell боломжтой болно гэсэн. Тэгэхээр энэ хавцаанаас бид нар sell арилжаа гэдэг ер нь бол weekly-гийн одоо үндсэн спорттой уулзах хүртэл sell арилжаа ямар ч асуудалгүй явагдах болно гэсэн. Окей. За ийм төлөвлөгөөтэй сууж ин тэгээд өнөөдөр бол яг би бол хувьдаа арилжаа гарахгүй гэж бодож байна. За тэгээд бяцхан бас арилжааны тип болгож хэлэхэд бол ер нь daily time frame-ийнхаа буюу одоо яг өдрийн цагийнхаа өмнө өдрийн candle range-ийг эвдэж чадахгүй байгаа өдөр гэдэг бол ихэвчлэн дандаа тухайн өдөр бол зүгээр хэрэлт болоод өнгөрдөг. Тийм учраас тухайн өдөр баг арилжаа хийхгүй байх нь хамгийн зөв зүйтэй алхам байдаг. За энэ сэдвүүлээ ингээд жишээгээр харах юм бол одоо жишээ нь энэ candle range-ийг дараа өдөр нь ерөөсөө эвдэж чадаагүй candle үүссэн байна шүү дээ, тийм. За энэ өдөр бол битүү хэрэлт байгаа гэсэн. За тэгээд ийшээ ингээд явах юм бол за энд бас төстэй хөдөлгөөн за хаана байна гэх юм бол энэ candle range-ийг арталт нь эвдэж чадаагүй. За энэ candle range-ийг эвдэж чадаагүй, тийм. За тэгээд энэ candle range-ийг энд эвдэж чадаагүй гэдэг энэ болгон дээр юу болж байгаа юм бол дугаар өдрөөс зүгээр хэрэлт үүсэж байгаа. Хэрэлт үүсэж байгаа буюу market indecision нөхцөл үүсэж байгаа. Indecision нөхцөл үүснэ гэдэг чинь өөрөө market аль нэг тийш хөдлөхгүй гэсэн. Яагаад хөдлөхгүй юм бэ гэвэл тухайн газар momentum байхгүй, volume байхгүй, томчууд мөнгө оруулаагүй, liquidity байхгүй. Зөвхөн liquidity цуглуулж байгаа томчууд мөнгийг цуглуулах гэж оролдож байгаа, захиалга бий хийх гэж байгаа ийм нөхцөлтэй үе гэсэн. Тэгэхээр энэ үед бид нар ямар нэг арилжаа хийх нь бол тэнийг хэл яагаад гэвэл угаасаа маркет дээр ямар ч арилжаа хийсэн амжилттай болох боломжгүй. Моментумгүй, за тэгээд волюмгүй, ямар ч томчуудын мөнгөгүй хөдөлгөөн угаасаа гарахгүй гэсэн. За тийм учраас өнөөдөр нэг тиймэрхүү өдөр болж магадгүй харагдаж байна. Өчигдрийн хувьд бол бид нар харсан шүү дээ. Өчигдөр энэ candle range ямар хурдан эвдэж орж ирээд доош ямар хурцтай унсныг бид нар харсан. Тэгэхээр яг энэ шиг хөдөлгөөн бидэнд хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол баг арилжаа гарахгүй байна. За ийм байна. Тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. Жолбекс байла. Баярлаа. Баяртай. Тэгээд бүгдээрээ арилжаа гарууд уулзна. Арилжаа гарахгүй бол уулзахгүй. Тэгээд маш сайхан жил байлаа. Хамтдаа байсан бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд эх жил маань үнэхээр гайхалтай жил болно гэж найдаж байна. Мэдээж итгэлтэй байгаа. Тэгээд ирэх сар маань үнэхээр гайхалтай сар болно. Итгэлтэй байна. Бүгдээрээ амжилт хүсье. Баярлаа. Баяртай. Жолбекс байла. Удахгүй арилжаараа уулзъя. Арилжаа гарахгүй бол шинэ онороо уулзцгаая. Бай бай.